Дэлхийгээр нэг тархан суугаа элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр сувгийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд яг одоо бэлэн болоод байна. Студид оюу толгой компани байгаль орчны хилцсэн ахлах гидрогеологч Бат Дэмбэрл болон хөтлөгч Зандаа миний бий байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За та бүхэн энэ нэвтрүүлгийг яг одоо НТV телевиз мөн од мөндөр радио 107 83.3 гэсэн хос толгойноор хүлээн авч байна. За Бат Дэмбэрл геологчаас эхний асуулт. Говь нутаг урд өмнө далай байсан гэж би бүр хар багадаа сонсчихсан. Тэгээ яг үүний баталгаа нэг юу юм бэ? Яг яаж тэр том нутаг далай байсныг мэдтээ? За. Одоо геологийн цаг тооллоос ингээд аваад үзэх юм бол одоо бид нар 90 галав гэдээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр силүүраас пермийн галвын үе гэдэг маань одоогоос 449 260 орчим сая жилийн өмнө гэсэн үг. Энэ үед одоо манай Монголын өмнөд хэсэг, за Хятадын хойд хэсэг гэдгээр бол ингээд тустай юм их газрууд, жижиг газрууд арлууд байсан гэж үздэг. Тэгээ энэ дунд бол тийм эртний одоо Азийн далай тэнгис гэдэг нэг том тийм далай байсан гэж үздэг. Тэгээд энэс хойш бол нэг 440-с 260 сая жилийн хугацаанд энэ бол ийм далай байжгаад энэ далай маань хаагдсан. Тэгээд их газруудын хөдөлгөөн, тэгээд их газрын уул өргөгдөх процесс гэдэг ийм процесс бол 260 сая жилийн тэртээ ингээд явагдаад тэгээд одоогоос нэг 60 орчим сая жилийн 50 орчим сая жилийн өмнө одоо өнөөгийн манай бидний харж байгаа энэ говийн бүс маань яг одоогийн төрх байдлаа олсон гэж үздэг. За ийм байна те. Эхлээд тэр далай байх үед бол баг үлэг гүрэл үүсэхгүй юм шүү те. Тийм. Ер нь гэхдээ өөрөөр амьтад байсан ч гэсэн. Тэгээд яг үлэг гүрэл үүсэж явах үед нь болохоор юу гэдэг чинь далай нь байхгүй болсон. Тийм. Их газрын тийм хэв шинжээ олсон ийм болсон гэсэн үг л те. Тэгээд үүний баталгаа нь юу байдаг вэ гэхээр одоо геологчид, палеонтологчдтэй манай Монголын говьоос, за Хятадын говьудаас одоо тийм далайн гаралтай амьтдын олдурууд бол аяа их олддог. Эдгээрийн насыг бол тодорхойлоод тэгээд энэ бол яг одоо Цэрдийн галвын үед ч юм уу те, тэрний өмнөх галвын үед байсан ийм амьтд байна. Тэр үед энэ далай ёроол байжээ гэдгийг бол баталсан маш олон судалгаанууд байдаг. Тэгэхээр одоо бүр эртний баг 200 сая жилийн настай ингээ хясаа энэ төр болно гэсэн үг. Тийм гэсэн үг. Ямар гоё. Тэг хясаа дун өөр юу ижлэх вэ те? Нөгөө далайн ургамлууд байна те. Тэгэхээр тэр их ус хаашаа алгуулсан. За нөгөө төвүүдийн хөдөлгөөн явагдаад те, одоо их газрын тектоник, одоо их газрын хавтан гэж ярьдаг. Тэгээ далайн хавтан энэ их газрын хавтан доогуур ингээ шуургасан байна л да. Тэр үед бол энэ их усны ихэнх хэсэг нь, зарим хэсэг нь бас ингээд орсон гэсэн, газрын гүн рүү бол орсон гэж үздэг. За зарим хэсэг нь тэрнээс хойш одоо 200-300 сая жилийн 400 сая жилийн явцыг бид нэр ярьж шүү дээ. Тэгээд хэсэг жижигхэн юм тэнгисүүд болж үлдсэн, зарим нь хаагдаад те. Тэгээд энэ 300-400 сая жилийн хугацаанд нөгөө ууршилт явагдана, ууршин. За зарим нь бол ингээд уул өргөдөх процесс яваад ирэх үед нөгөө одоо бид нөгөө зарим нуураас их авдаг голууд байдаг шүү дээ. Тэр гих мэт чинь тэр гол их аваад өөр бассейн руу цутгах ч юм уу те. Ингэж явсаар хагаад энэ бол 400 сая жилийн хугацаанд бол алга болсон гэж үздэг. Тэгэхээр ингэх боломж байгаа юу? Одоо жишээ нь за Өмнөд Америк төв, Африк төв хоёрыг ингээд одоо нийлүүлэх гэж бодъё л да. Тэгэх юм бол Атлантын төлөө өмнөд хэсэг тэр их бас мэдээж нөгөө хоёр тал руугаа мэдээж хагтах баг. Гэхдээ бас тодорхой хэмжээнд газар дор тэр хоёр төв нэгдсэн ингээд нэг том төв болонгууд газар дор бас ус үлдэх магадaltaй. Яг зөв. Тэгэхээр зарим хэсэг маань тэр газар доор бол тэр ус хөрөмтлөгдөх боломжтой чулуулгын анцав нөхсөвд бол ингээд барьцалтад үлдсэн гэж үздэг. Нэр тийм бэ те. Би нөгөө харин тий заримдаа ингээд нөгөө гүний ус мус гэдэг нөгөө бассейн ингээд ярьдэн штэ. Тэр ингээд бүгдийг соруулаад авчвал баг яг цөмөрдгөн бол гэж боддог гэсэн. Тэр чинь яг тийм хоосон хөндий зүйл биш юм тий. Тий яг тийм хов хоосон агуу шиг тийм хөндий зүйл биш шүү дээ. Энэ бол нөгөө яг чулуулаг
нэг порлон шиг юм байж байгаа юм тий. Тийм порлон шиг. Тэрний нүхсв ан цавд нь л ингээд ус байж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоо нуурын ирэг дээр очиод далайн ирэг дээр очиод хүрзээр бид нар ингээд гიშгээд үзэх юм бол тэнд нэг тодорхой хэмжээний чихтэй хэсэг гадруу нь хуурай мөртлөө доороо бол чихтэй байдаг шүү дээ. Энийг л бид нар газрын доорх ус гүний ус гэж нэрлэдэг байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ говийн зарим илс нь элдв чулуулагийн хад чулуулагийн зүгээр нөгөө он цаг ирэхэнд илэгдсэн чулуу юм болов яг далайн доор исэн илс юм болов. Аль аль юм болов. Говьд байгаа энэ их илс бол одоо боржин чулуулагийн одоо илэгдлийн процесс энэ хатуу чулуулгуудын илэгдлийн процесс гэж үздэг. Тэгээд энэ тунмал хурцуу далайн хурц ч гэсэн энэ их газрын хурц бол ингэ тунаад ингээд заримдаа энэ эс чинь бүр хатуу болсон илсэн чулуу шиг бүр хатуу болтол тийм хатуурсан бас байдаг гэсэн. Тэгэхээр ер нь энэ ус гэд яриад байгаа. Энэ далай, тэнгис, нуур, горих, булаг, шанд дэлхий дээр энэ бүх ус энийг хаанаас ирсэн? Яаж бий болсон бэл? За. Ер нь нэг хоёр том таамаглал байдаг гэж үздэг. За нэгдүгээр бүр яг нэгдэлтэй гарч байгаа юм тий. Тийм нэгдэлтэй бол гараагүй. Нэгдүгээр таамаглал бол таа ч гэсэн сонссон байх. Нэгдүгээр таамаглал бол газрын гүнээс гаралтай. Одоо энэ твүүдийн хөдөлгөөн, галтан уулын итвэгжилт энэс улбалаад одоо чулуулгын талс дорн тор гэж чулуулгын бүт дотор хүртэл усны найрлах ус босол байдаг гэж үздэг. Тэгэхээр тэндээс суллагдсан ус бол гүнээс бүр дэлхийн гүнээс бол анх гарч ирсэн гэсэн ийм нэг таамаглал байдаг. За хоёр дахь таамаглал гэх юм бол тийм манай дэлхийн анх үүссний дараа дэлхий бол нэг тийм мөсөн том солир бол дэлхий дээр бол буусан. Тэгээ энэ нь бол энэ усыг үүсгэсэн юм а гэсэн ийм таамаглал. За тэгээд ихэнх судлаачид бол юу гэж үздэг вэ гэвэл энэ хоёр хоёулаа ер нь бол нөлөөлсөн юм шүү. За дэлхийн гүнээс те гарч ирсэн усны зарим хэсгийг бүрдүүлээд за тэр солирын том мөсөн солир бол энэ тэрийг бүр их хэмжээний болгоод тэгээд дэлхий дээр ийм ус үүссэн байх магадaltaй маа гэдгийг бол ихэнх судлаачид бол ингэж үздэг гэсэн үг. Тийм би тэр хоёр дахь нь зөндөө сонсч ирсэн. Одоо энэ нарны аймаг даяар ер нь энэ манай галактик энэ бүр ертөнц даяар өчнөө биетүүд байгаа тэр нь бол одоо чинь солир бол ингээд нэлээ их юутэй ер нь ус агуулсан байдаг шүү дээ. Тэгэхээр хэдэн сая солир зүгээр дэлхий дээр буугаалсан тэр болгоны ус нь хуримтлагдсан гэж сонсч ирсэн юм. Гэтэ бас тэгвэл сонирхолтой юм тий. 2000-ад оны ихээр би нөгөө геологи анги сурч ирсэн. Тэгэхэд ямар ч байсан далай бий болсон гэд би яг нэгдүгээр курстэй нөгөө сурж байгаад би өөр сонирхолтой болоод хөгжимд ормоор санагдаад ер нь сургуулаа зүгээр тухайд орхичж ирсэн. Тэгэхэд би зүгээр нөгөө 2-р курсын 3-р курсын номнуудыг өөрчлөөд уншдаг гэсэн гоё санагдаад бүр тэгэхэд харин зүгээр далайн үгүй дэлхийн ингээ гүнд байгаа нэг өөрөө нэг ингээд юу гэдэг чинь нэг процесс ороод ус болж хувирдаг ч л нэг тийм хэсэг бол уншиж ирсэн санаж байна. Тэг яг эн чинь нөгөө тэр гүнээс үүсэлтэй гэсэн таамаглалын нэг л байна л да тий. Тийм бай тий. Тий. Тэгээд одоо манай Монголын говь нутаг маань ягаад ийм хуурай гандуу ийм болчихвоо гэд бас ярьдаг. Би сая бас ярианда хэллээ. 50 орчим сая жилийн өмнө гэд те 50 сая жилийн өмнө гэдэг бол одоо нөгөө динозавруудын дараах үе шат гэсэн үг л дээ. Тэр үед нөгөө манай энэтхэгийн хавтан энэ Евразийн хавтан гэдэг тектоник энэ бол ингээ хоорондоо ингээ шахагдаад тэг Гямлан уулсыг бол анх үүсгэжсэн. Тэгэхээр одоо энэтхэгийн байгаа хойгч нь тэгвэл тусдаа арал байжгаад их газар руу түлхэж орсон юм байна тий. Евраз энэ хоёр хоорондоо бол ингээд хөдөлгөөнд шахагдаад тэгээд Гямлан уулсын бол үүсгэсэн. Тэгээд Гямлан тийм бай. Би нэг хүүхд багшууд нэг жоохон тайлбарлах юм. Нэг маахыг хүүхд багшууд гэсэн үздэй. Тэгэхээр одоо хүүхд багшуудыг харж ивэл за энийг ингээд хавтан гэж үзвэл те одоо бат имжлэгийн ярьж байгаа нь бол ийм учиртай те. За энэ миний баруун гартлыг болохоор энэтхийг зүүн тал нь Евраз Аз гэж бод. Энэ хоёр нийлээд тэг ингээд бие биенээ шахнаад тэнгууд энэ дунд нь ингээд нэг ингээд өргөгдөөд эхэлж ингээд уул үсэх процесс энийг ярьж байгаа тийм. Яг зөв. Ингээд энд бол одоо их өндөр уул үүснээс болоод нөгөө өмнөд хэсгээс ирдэг байсан нөгөө далайн чиглэг уур амьсгалыг Гямлан уулч ингээд хаацсан баг. Тийм ээ тийм.
Тэгээд тэр гямлаа уулын яг арт талд энэ Gobi Desert буюу энэ дэлхийн хамгийн том хүүтэн цүл гэж нэрлэдэг л те. Хамгийн том хүүтэн цүл үүс. Хажууд нь дахиад Taklamakan-ы цүл, за зүүн гарын цүл гэл ингээл гямлаа уулсаас үүдэлтэй яг арт талд нь ийм том говь ийм хуурай ийм бүс нутаг бол үүссэн гэж үздэг гэсэн үг. За тэгэхээр харин ус энэ нөгөө энэ нэвтрүүлэг яг усны талаар ярьж байгаа нөгөө та бүхэнд бас хэлье. Өнөөдөр чинь одоо яг энэ нөгөө та бүхэн үзэж байгаа яг энэ өдөр бол 3 сарын 22 дэлхийн усны өдөр болохоор одоо тэ бид хоёр ус ярьж байгаа маа. Тэгэхээр усыг бас ангилаад байх шиг байна те. Гүний ус, худгийн ус, гадаргын ус гэдэг ч юм уу. Энэ яг юугаараа өөр юм бас энэ болгон гарал үүсэл бас өөр үү? За усыг бол ер нь бол яг таны хэлж байгаагаар гадаргын ус те. Тэр бол нөгөө гол мөрөн нуур далаа тэнгис байдаг юм уу те. Ингиж нэг ангил нь бол энэ. За мөн мөсөн гол мөсөн одоо мөнх зас гэд бас байж байна. За агаар мандалд бас ус байдаг. Агаар мандлын ус гэж одоо чиг өвөл одоо те эдгээрийг бол агаар мандлын ус гэж. За газрын гүнд бас ус байдаг. За мэрэгжлийн үг хэллэгээр бол энэ газрын доорх ус гэдэг нэртэй. За манай ихэнх хүмүүс маань гүний ус гэдээ яриа явцдаг те. Тэгэхээр гүний ус гэж бас ангилдаг. Гүний усан дотроо бас аюу олон төрлийн ийм төрөлтэй байдаг. За худгийн ус гэдэг тэр маань одоо газрын гүний усыг л бид нар авч ашиглаж байгаа нэг барилга байгууламж гэсэн үг. Худаг тий. Тэр нь гадаргын ус биш үү? Тэр нь бол гүний ус. Гүний ус. Тэгээд энэ нөгөө гадаргын ус, гүний ус эдгээр минь хоорондоо бас нэгт холбоотой байдаг. Тэгээд шин чанараараа ч гэсэн найрдагаараа ч гэсэн яхан өөр найрлагатай байдаг гэсэн үг. Агаар мандлын ус ч юм уу мөнх цаас энэ гадаргын ус маань одоо гол горхины ус маань арцсангуй цэнгиг тийм байдаг бол газар доорх ус гүний ус маань цэнгигээс жаахан шорогдоо болж ирдэг ч юм уу тийм өөр найрлагатай болж эхэлдэг гэсэн үг. Би бас нэг ийм сони юм сонсч байсан анх би хизээ сонсч байсан бол мэдэхгүй байна. Далаа бол анх бол цэнгэг байсан. Гэхдээ ингээд далаа руу маш их ингээд нөгөө гол мөрөн цутгаал байгаа шүү дээ. Гол мөрөн өөрөө далаа руу цутгах явцдаа газрын тэр нөгөө эрцгийг аваад буюу давсжилт ихтэй боцоотыг аваад тэгсээр байгаа далаа давстай болсон. Одоо улам давстай болно гэж уншиж байсан. Зөв. За энэ бол нэг баг зэрэг далайн давсыг үүсгэх баг зэрэг одоо нэг нөлөөлөл нь байж болох юм тий. Тэгээд мэдээж гол горхины ус ч өөрөө гадарга дээр байгаа янз бүрийн эцэс чулуулгыг ус өөрөө аягүй сайн уусгах учраас далаа руу тээвэрлэн тий. Тэгээд далаа тэр нь удаан хугацааны туршид хоримтлагдсан. За мөн далаа нөгөө ёроолын хурцнаас бас их шалтгаалдаг. Далаа ёроолын хурц одоо олон сая жил одоо хоримтлагдсан байх нь шүү дээ тий. Тэгээд далаа амьтд байна тий. Эдгээрээс бол далаа бол ийм шорог. Тийм ээ. Би зөвхөн тэгвэл нэгэн хүчин зүйлийг л бодоодсэн байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр ингэж болох одоо чинь модыг бид нар олцоод насыг нь тогтоож болно тийм үү? Одоо бид нар говийн тухай ярьж байгаа шүү дээ. Говь нутагт ингээд тэр хясааг болоод насыг нь тогтоох арга байгаа мэдээж. За энэ 247 сая жилийн өмнө байсан хясаа байна гэдэг ч юм уу. Тэгвэл усны насыг тогтоож болох. За маш сонирхолтой асуулт байна. Тэгээ усны насыг бас тогтоодог. Тэгэхээр тий усны насыг бол одоо та бидний сканд хийгээд тавьсан усны насыг бол тогтоож болдог гэсэн. Тэгэхээр ус маань өөрөө энэ чулуулаг, бүрхүүл чулуулаг янз бүрийн тэднээс бол арай өөр шин чанартай нөгөө маш их зүйлийг өөртөө уусгачдаг. Дахиад дээрээс нөгөө байнгын хөдөлгөөнд оршдог хүндийн хүчний нөлөөгөөр. Тэгэхээр усны насыг тодорхойлоход жаахан төвөгтэй. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ изотопийн судалгаа гэж хими элементийн изотопийн судалгаагаар бол усны насыг тодорхойлох боломжтой байгаад байна л да. Одоо ялангуяа энэ залуу хөгшин ингээл усны насыг бол тодорхой ангилдаг ерөнхийд нь. Тэгээд залуу настай ус гэдэг ингэх юм бол одоо жишээ нь 1950 оноос хойш одоо 60 70 жилийн настай. Тийм залуу ус үйж болох. Тийм. Тэгээд тэрийг одоо яг яаж тодорхойлох боломжтой болсон бэ гэдэг түүх нэг сонирхолтой бас. Тэр нь яасан бэ гэхээр одоо бид нэр Oppenheimer гэдэг нэг кино гарсан сүүлийн одоо 24 онд гарсан тийм. Манхэттен төсөл. Тий. Яг энэ ус төрөгчийн бөмбөг гэдгийг бол хүн бүтээгээд
Тэгээ ус төрөгчийн бөмбөгийн туршилтуудыг ингээд хийх явцад энэ хурд үндэсний усанд одоо агаар мандалд энэ тритиум буюу энэ ус төрөгчийн 3 гэсэн хүнд изотоп гэдэг энэ ус төрөгчийн 3 гэсэн изотоп маань агаар мандалд бол маш ихээр нэмэгдсэн. Яг агаар мандалд бол юм байгальтай бол ер нь тэг рүү тэмүүлж яадаг. Тэгтэл хурд унц агаар мандалд энэ бол 7-8 хүртэл их болсон гэсэн үг. Тэгээд тэрнээс хойш ус төрөгчийн бөмбөгийн нөгөө туршилтыг зогсоосноос хойш буцаад нөгөө байгаль руугаа тэмүүлээд хагас задралын үеэрээ ингээд буугаад тэг рүү тэмүүлж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ маань нөгөө 1945 1950 60-аад оны үед хийгдсэн. Тэгээд тэрнээс тэр үед л хамгийн өндөр концентрацтай болоод тэрнээс хойш буурч байгаа учраас энэ нь яг энэ баг ийм залуу насыг тодорхойлох боломжийг бол биднэрт бол олгосон байдаг. Тийм ээ тий. Тийм. Тэгээ энэс арай хөгшин настай усыг судлахын тулд мөн л одоо карбон ч юм уу уран, торий ч юм уу ийм гели ус төрөгчийн арай өөр изотопуудыг ингээд нөгөө изотоп маань өөрөө ингээд хагас задралын үе гэж байдаг л да. Одоо 10 жил болоод тал нь байхгүй болдог ч юм уу яг энэ шин чанарын ашиглаад усны насыг бол тодорхойлох боломжтой байдаг. Би тэр хагас задрал дээр нэг хүүхд очудаа нэмжлэхэд бас 65 сая жилийн ягаад үлэг гүрэл сүрсэн бэ гэдэг тэрийг яаж олсон гэхээр яг саяны нэг хагас задралаар нь олоод байгаа изотопик тий. Яг тэр дэлхий дээр байгаа ямар ч үлэг гүрлийн ясыг олсон тэр 100 сая жилийн настай байж болон 120 180 сая жилийн настай байсан ч гэсэн 65 саяас дотгош байгаа наашаага нэг ч яс олдохгүй байгаа. Тэгэхээр 65 сая жилийн өмнө ямар нэг юм болж байгаа гэдэг дүгнэлтэнд хүрээд тэрийг одоо дэлхийн 5 дахь галуу юу гэдэг ч юм уу те энэ аргаар их бодож олсон их гоё санагдтыг. Тэр шиг юм те. Тийм гэсэн яг тэр шиг. Тэгэхээр туулгын усыг ингээд яг шинжилэл хэдэн сая жилийн настай гэж гарч болно гэсэн үг. Тийм гэсэн. Туулгын ус маань харьцангуй нөгөө гадаргын ус учраас харьцангуй залуу мөнх цасны ус байж болох юм те. Хурд үндэсний усаар шууд дижигдэнэ. Тийм болохоор нөгөө тритиум буюу ус төрөгчийн 3 изотопор тодорхойлж болно гэсэн үг. Тийм ба шүү дээ. Яасан гоё. Тэгэхээр ер нь ингээд за говь нутаг маань ингээд ер нь нэг ус багтай юм шиг ингээд санагдж байна л да. Эсвэл үгүй мэдээж ингэж санагдаад ч байгаа хөөхтэй угс мэдээж хэрэг одоо гадаргын ус ялангуяа. Гэхдээ яг Монгол ус ер нь өөрөөсөө яг хэрэг устайгаа яг мэдж авсан нь энэ судалгаа ер нь хэрэг явах гэсэн юм бэл. За Монгол орны хэмжээнд яг усны нөөцийг судалсан судлаачд бол байдаг. Тэгэхээр яг гадаргын ус, газар доорх усны нөөц гээд нийт Монгол орны усны нөөцийг нэг 564.8 км3 нөөцтэй гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр яг Монгол орн маань өөрөө нэг онцлогтой нь усныхаа хэрэглээний бараг 80-90%-ийг бол газрын доорх ус, гүний усаар бол хангадаг. Тэгэхээр Монгол орнд хамгийн чухал болоод байгаа зүйл бол энэ гүний усны судалгаа, энэ газрын доорх усны судалгааны одоо түвшин юм ба. Тэгээд одоогийн хэмжээнд бол нэг Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээ нэг 15-16 орчим хувьд нь л судалгаа хийгдсэн. Тийм бага юм. Тэгэхээр 84-85% нь бол одоо олж судагдаагүй гэсэн үг. Гэтэ аргагүй бид нар үнэхээр уудам нутагтай л да. Тийм бас тийм. Тэгэхээр Улаанбаатарын хэрэгжилж байгаа ус тэгвэл одоо бид нар ч карантинаас авч байгаа ус бол гүний ус тийм. Туулгын хүндийд байгаа хутгуудаас бид нар авч байгаа шүү дээ. Тийм гүнийх тийм. Гүний. Тэгэхээр одоо чинь говьд за жишээ нь хамбогд сумынхан бас гүний ус тийм. Хамбогд сум мөн адилхан гүний ус ашигладаг. Тэгэхээр за тэднийг хүн хэрэгжилж байна л да. Тэгвэл за оюутлогоо компани жишээ нь уурхаа дээр бас гүний усаар тэр чинь ашиглаж байгаа тийм үү? Одоо тэрийг чинь хүн мал ууж болох уу? Яг одоо Улаанбаатарын шиг. Тэр усны гүний ус хоорондоо ялгаатай яг адилхан л уучих уу? За Улаанбаатар хот маань хайцсангуу нөгөө хангаан бүсд оршдог. Тэгээд Улаанбаатар хотын унтны усны их үүсвэр маань өөрөө голын хүндэд орж байгаа учраас голоос шууд тижээгддэг. За голоо маань зарим үедээ бол тижээдэг ийм онцлогтой. Тэгэхээр шууд усны эргэлтэнд айгүй хурдан орж байгаа учраас нөхөн тижээгдэл нь хурдан байгаа учраас цэнгийг бид нэр уух боломжтой байгаа даа гэсэн үг. За Хамбогд сумын төвийн усан хангамжийн ус бол зарим нэгэн одоо хими элемент нь бол унтны усны стандартад зохицдог. Тийм ч учраас оюутлогоо компани энд бол 2017 онд ус цэвэршүүлэх үйлдвэр барьж өгөөд тэгээ одоо тэрийгээр дамжуулаад
цэвэршүүл баг зэргийн цэвэршүүлэх технологи ашиглаад цэвэршүүлээд унданд ашиглаж байгаа гэсэн үг. Тэгвэл Хамбогд Улаанбаатар өөр юм тий. Тий, өөр химийн найрлагаар арай өөр. За оюутлогоо компани одоо ашиглаж байгаа ус бол гүний хоолойн газрын дор усны орд гэдэг орд байдаг. Тэгээ энэ орд маань өөрөө 150-аас 400 метрийн гүнд оршдог юм ус. Тэгээ яг ингээд шууд хүн мал ингээд аваад унданд хэрэглэхэд бол тохиромжгүй. Нөгөө эрдэс давсан бол одоо шууд уудаг уснаас бол 3-аас 4 дахин ийм шорвог их байдаг болохоор унданд бол шууд хэрэглэх бол тохиромжгүй. Ийм ус байдаг. За надад зөндөө асуулт байгаа маа. Эхлээд юу ч гэсэн хоёлаа юу маа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бодлоо хөгжлийн банк тийм нэг гоё нэг хариулт хадгалъя гэдэг үйлчлэгээд байгаа байхгүй. За энэ жил энэ сар болохоор үрждэг сар гэдэг. За эхлээд би яг юу басан талаар эхлээд өөрийнх нь түүхийг ярьж байгаа танд. Их сонирхолтой болоод. Ингээд би таны өмнө ингээд нэг зандаа сууж штэ. Яг бодит амьдрал дээр яадаг гэхээр би их үрлэгэн хүн юм. Би амьдралдаа хизээш мөнгө цуглуулж үзээгүй. Гэтээ би зоос маркетер цуглуулж чадсан мөрчлөө жинхэнэ мөнгө цуглуулж чаддаг байхгүй. Их тийм үрхгүй бол минь нойр хүрдэг байгаас. Тэгээд энэ мэдээж ирэх сайн зүйл биш. Гэтээ наа чиг их олон хүн байдаг. Тэгсэн чинь маа од мөндөр нөгөө сууг байгуулагдаад нэг жил орчмын өмнө тэгээд Худалдаа хөгжлийн банк бидэнтэй удаан хугацааны хамтын ажиллагаа явуулаад бид манай нэвтрүүлгийн дундуур ингээд бүтээгдэхүүн танилцуулдаг. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг би ингээд эхлээ зүгээр ингээд уншдаг байсан. За ийм болж байгаа юм шүү гэд тэгснэг гинтхэн ер нь энэ ч удаан хугацааны хамтрал би өөрөө яг хэрэгжилж үзэх хэрэгтэй гэд тэгээ очиод тэр хариултаа хадгалъя гэд өөр хэлбэр хоримтлын маш олон ингээд нэг зүйлүүд байт юм а. Бүгднийг би сонгоод чинь хариултаа хадгалъя гэдэг нэг байхгүй. За би энэ усыг би чинь 800 авна штэ. Тэнгүүд би хариултаа хадгалъя гэдэг дээр нь 1000 төгрөг, 2000 төгрөг, 3000 төгрөг, 5000 гэдэг ч юм ингээд хуйлруудаас би чинь 1000 төгрөний бүхэлчлэх тийм зүйлийг сонгочих юм бол яадаг вэ гэхээр за би 800 төгрөний авал надаас 1000 төгрөгөөр шууд уншигддаг байхгүй карт. Нөгөө 200 энэ чинь 1000-аар бүхэлчлээд байна гэсэн. 200 төгрөг нь миний шууд хадгаламж руу ороод байна. Би одоо хагас жилээр ч юм уу жилээр хичвэл. Би бүр 5 тэгэхээр би солиороод гэж шуналдаад 5000 гаргацсан. Тэгээд би элдв уншихаар мангар өндөр уншигдсан. Гэтэ би угаасаа л үрж байгаа болохоор надад гоё. Гэтэ цаанаа ингээд хоримтлогтай л. Хагас жилийн дараа би машин уурчлага авсан. Амар. Тий. Амар юм байна. Тий. Одоо би сая нэг машин авцаа ахаад нэг хагас жилээр сонгоцсон ба. Тэгээ би 11 сард би гадаад явах зорилготой байна. Тэгэд ийм үйлчлэгээ. Энэ их зүгээр үйлчлэгээ юм те. Өөрөө ингэ мэдэрчгээр ингэ ярихаар юм байна. Тий гоё. Тэгэхээр манайхан тэр Худалдаа хөгжлийн банкн дээр очиод янз бүрийн үйлчлэгээ байгаа шүү. Тэгээд энэ жил тэр нь үрждэг байхгүй. Яг энэ сар нь болохоор үржиж байгаа. Тэгэхээр тэр хуримтлал 2 дахин үржинэ гэсэн үг. Галзуу. Тэгэхээр маахан бушуух юу байгаараа энэ нөгөө Худалдаа хөгжлийн банкн дээр очиод энэ хуримтлалтай болох ийм гоё арга байхгүй. Тэгээд хэлбэр хуримтлал гэж нэрлэдэг харин. Тийм байна. Үнэхээр хэлбэр юм аа. Зүгээр үр тэгээд тэгсэн мөрчлөл нөгөө хуримтлал үүсээд байна. Гэтэ бас энэ чинь их чухал байна те нөгөө заримдаа хүнд чинь янз бүрийн асуудал тэгэхэд нэг мөнгө хэрэг болдог те эрүүл мэндийн талаасаа ч гэсэн тэгэхэд их зүгээр л санагдсан. За манай онцлог сэдв нэвтрүүлэг маань өнөөдөр тийм нэг говь нутаг урд өмнө далай байсан. Тэгээд ер нь ус хаанаас гарч ирсэн, усны ямар төрлүүд байдгийг, алийг ууж болдог, чинь оюутлогоо гэдэг одоо тэр компани хэрэгжилж байгаа усыг бид нар ууж болдог ч юм ингээд янз бүр юм ярьж байна. Нэвтрүүлэгт маань оюутлогоо компани байгаль орчны хэлцээ ахлах гэдэг геологч Баттимбэрл оролцож байгаамаа. За дараагийн асуулт. Тэгэхээр за бид нар оюутлогын тэр ус шүү дээ. Яг уурхайд хэрэглээд байгаа. Тэр чинь 400 метрээс гэсэн үү? Тий, 150-аас 400 метрийн хүнд. Тэр нь уурхайгаас хэр хол байдیں۔ Тэнд ер нь ус байгаа гэж мэдсэн. Тэр говьоос ирнэ. За тэмээ үнэрлүүлсэн юм биш үү? За энэ гүний холоон газар дор усны орд гэдэг маань оюутлогоос нэг 40-өөс 70 км-ийн зайд одоо байрладаг ийм орд байгаа. За энийг бол оюутлогоо компани 2003 оноос хойш үе шаттайгаар усны эрэл хайгуулын ажлыг бол хийж ирсэн. Тэгээ 2015 онд бол нөөцөө бодлуулсан байдаг. Тэгэхээр усыг ирж хайна гэдэг бол өөрөө маш төвөгтэй
ийм ажилтаа. Тэгээд шинжлэх ухааны тусламжтайгаар одоо геофизикийн хайгуул гэж байдаг. Хамгийн эхлээд бид нар бол агаар сансраас зургийн тайлт хийгээд тэгээд энэ дээр бол одоо геофизик гэдэг тийм шинжлэх ухаан байгаа. Энийгээр бол хамгийн эхлээд хайгуул хийдэг. За тэгээ хаана ус хуримтлах боломжтой байна гэдгийг бол одоо янз бүрийн туршилтууд хийж агаад талбай дээр бол тодорхойлно гэсэн үг. За энэний дараа өрөмдлөгийн ажлууд эхэлнэ. За энэ зэг дээр өрөмдөж үзье гээл тий. Тэр өрөмдлөг нь бид нар одоо хашаандаа худаг гаргадагтай адилхан. Тий, яг л адилхан тийм өрөмдлөг. Тэгээд тэр өрөмдлөгийн ажлуудыг одоо хийж үзээд за зарим хэсэгтээ ус олно, зарим хэсэгтээ ус олохгүй тий. Тэгэхээр за тэгвэл ус олдох юм бол за энд ус байна, олдохгүй хэсэгт за энэ талд нь бол ус байхгүй юм байна гэдэг байдлаар тий. За тэгээ ус олдвол яах вэ тий. Тэгээ ус олдоод худагт ингээд ус олдлоо. Тэгэх юм бол энэ дээр шавхалт туршилтын ажил гээд гидрогеологийн үндсэн ажлууд эхэлдэг. Тэн дээр одоо 72 цагийн шавхалт ч байт юм уу тий. За 7 хоногийн шавхалтын ажил ингээд усыг шавхна гэсэн үг. Шавхаад тэгээд тэр нөгөө доор байгаа ус давхаргийн маань хүчин чадлыг нь тодорхойлж гэнэ гэсэн үг тий. Шавхдахгүй л яах вэ? Шавхдахгүй яг шавхна гэдэг бол бүгдийг нь авчна гэсэн үг л биш л дээ. Яг тодорхой хэмжээний ундаргаар шавхаж үзээд усны түвшнийг нь бууруулад тэг хэр хэмжээнд буурах нь хугацаанаас нь шалтгаалаад ер нь энэ бол ийм чадaltaй ус давхар байна, чадал муутай ус давхар байна гэдгийг нь л тодорхойлдог гэсэн. Тийм. Тэгэхээр хэд хэдэн газар баг ингээд одоо юу гэсэн цаанаа өрөмдөж байгаад тэгээд тэр нэг хэр том байсан бэ гэдгийг гаргаад ирэх юм уу? Тийм гэсэн үг. Тэгээд яг боломжтой ер нь хамгийн одоо ашиглах боломжтой нөөц ихтэй талбай нь энэ байж болох юм а гэдгийг тодорхойлоод тэгээд энэ дээр ер нь энэний нөөц ер нь тэд байна гэдгийг бол тэр туршилтын ажлуудын үндсэн дээр бол тодорхойлдог. Юутай бусад эрс баялагийг олдохтой адилхан юм шүү дээ. Тийм гэсэн. Ер нь зэсийг ч юм уу алтыг адилхан нэг тиймэрхүү байдлаар олдог гэдэг нөөцийн. Тийм. Нөөцийн тогтоохтой бол бид нар Монгол оронд одоо хэрэг ашиглагдж байгаа нөөцийн яг аргачлсан зааврын дагуу одоо усны нөөц одоо тэнд нэг 10 литр хэмжээтэй ус байна гэдгийг тодорхойлж гин гэдэг маань өөрөө яг тэр бүгдийг нь бол хэлж байгаа гэсэн үг биш. Яг ус давхрын усны яг тал хувийг нь ашиглахыг зөвшөөрдөг. Тийм үү? Тий. Тэгэхээр бүгдээр бол 10 литр биш. Яг үндсэндээ бол тэр бол 20 литр ус байгаа гэдгийг бол илэрхийлж гин гэсэн үг те. Маань хууль дүрмэндээ тэг заасан байдаг те. Ашиглаж болох боломжит нөөц, ашиглалтын нөөц гэдгийг бол тодорхойлж байна. Тэрийг бол тэгээ усны нөөцийн зөвлөлгээд зөвлөл байдаг байгаль орчны сайдын одоо доор тэгээ тэр зөвлөл бол шүүгээд тэр бүх материалыг үзээд за энэ бол үнэхээр боломжтой байна, боломжгүй байна гэдгийг тогтоож өгдөг гэсэн. Тэгэхээр та түрүү хэлсэн шүү дээ одоо туул голын эргэн тойрол одоо манай гүний ус чинь болохоор туул голоо бас ингэ тижээдгээ гэж байгаа шүү дээ. Ер нь нэг холбоотой. Тэгэхээр зарим ингээд говь нутгийнхан чинь за оюутлага ингээд ус ашиглаад байна. Тэгэхээр манай энэ худагны ус маань ингээд мууд багасаад байна гэдэг ч юм ийм гомдол тавьж ирсэн үйл сонсч байсан. Энэ яг үнэхээр холбоотой юм. За ус давхаргуудын хоорондын холбоо, гадаргын усны холбоо, газар доорх усны холбоо гэдэг холбоонууд байдаг л да. За оюутлогын энэ гүний хоолойн газар доорх усны ордын хувьд бол энэ ус давхаргын хоорондын холбоог бас л нөгөө изотопийн судалгаа гэж судалгаагаар бол хийсэн байдаг. Тэгэхээр энэ судалгаагаар бол одоо яг малчтын одоо ашиглаж байгаа гар худгууд маань яг тэр оюутлогын ашиглаж байгаа ус давхаргатай хоорондоо бол холбоогүй маа гэдгийг бол тогтооцсон. Тэгээд изотопийн химийн найрлаг изотопийн судалгаагаар бол тогтоосон. За бас дахиад нөгөө шавхал туршилтын ажил гээд хэллээ шүү дээ. Нөөцийг тэр ажлыг хийхэд бас малчтын гар худгуудын усны түвшин доошилж нүггүй юу гэдгийг бол хэмжиж идэг гэсэн. Тэгэхээр энийгээр бас мөн хоорондоо холбоогүй гэдэг нь бол батлагдсан байдаг. За мөн 2011 оноос хойш одоо тасралтгүй мониторинг хяналт шинжилгээний ажлууд хийж байна те. Тэгэхээр одоогор бол малчтын гар худаг усны түвшин бол буурсан тийм үл ажиглагдаагүй гэсэн. Тэгвэл тэр худаг за буурсан зөв үнэн гэж бодъё л та зөв. Тэгэх юм бол тэр нь за тэр оюутлогын яг ашиглаж байгаа тэр усны нөөцтэй хамаагүй гэж бас ингээ бүгд үнэн. Гэтэ нөгөө худагын тэгвэл багасаад байна шүү дээ. Тэгэхээр тэр юунаас басан байж болох вэ? Одоо чинь би нэг малчин гэж болоо та. Би хүчтэй мотор тавьсан юм. Тэрнээс болж багасна гэж байгаа. Тэгин. Тэгэхээр одоо 2000 он ч юм уу 2010 оноос өмнө 2000 оноос өмнө ч юм уу тийм манай уламжлалт
нүүдлийн мал аж ахуй маань бид нар малчид маань яадаг байсан бэ гэхээр нөгөө гараар тий ховоогоор малаа хусалдаг байсан бол одоо шинжлэх ухаан хөгжөөд арай техник технологи руу шилжиж байна тий. Тэгэхдээ нөгөө худагтай мотор ашиглаад тий носоос хүчин чадал өндөртэй носоос ашиглаад тэгээд ингээд хурдан хэмжээнд шавхах ч юм уу те ийм зүйлүүд бол ажиглагддаг. Тэгээд яг энэ ховоогоор ингээд аваад ашиглаж явах үед бол хурдан түвшин сэргдэг байсан ч гэх юм уу те. Тэр чинь нөгөө ховоогоор аваад ингэж явах хооронд хугацаанд бас усны түвшин арцсангууд ишилж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ хугацааны хувьд носоосоор ингээд хүчин чадал өндөртэй носоосоор шууд ингээд сороод авчих юм бол маш хурдан усны түвшин доошлоо буцаж ирэх хугацаанд жаахан урт байгаад байгаа болохоор тэгээд багсангуудаа би нөгөө буруудан өөр хүнээс хайгадчих магадгүй юм байна тий. Мөн нөгөө дэлхийн дулаалд маань бас нөлөөлж байгаа л да тий. Тэгээ дэлхийн дулаалд маань одоо бид нар чинь нэг эергээр бодъё л да 100 орчим насалдаг 100 жил амьдардаг гэж бодох юм бол бид нар нэг 100 жилийн өөрийн амьдарч байгаа 100 жилээс нэг 80 жилийг нь л одоо мэдчихэж шүү дээ. Тэгэхэд 100 жилийн өмнө, 200 жилийн өмнө, 300 жилийн өмнө, 1000 жилийн өмнө ямар байсан бэ гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр дэлхийн дулаарл цикл гэдэг ингээд явж байгаа. Одоо нөгөө анх говь яаж үүссэн тухай ярьж ирсэн. Энэ чинь одоо нөгөө динозаврууд байсан үе бол буюу цэрдийн галын үед бол манай говь нутаг чинь харьцангуй чиглэг уур амьсгалтай те. Ийм урд унтс илбэгтэй ийм байсан багаад байгаа байхгүй юу? Тий. Мэдээж тэр том бие чинь тижээхийн тулд маш их хөвс урмал хэрэгтэй шүү дээ. Бодгод тий. Тэгэхээр тэр нь хангалттай байсан нутаг л гэсэн үг шүү дээ. Яг л манай говь чинь өөрөө за ер нь бол үлэг гүрлийн оршуулгын газар шүү дээ. Тий. Тэг магадгүй одоо 30 сая жил 40 сая жилийн дараа ч гэсэн дараа магадгүй маш чиглэг уур амьсгалтай нутагч болох боломжтой. Тий Амазон шигч болчихсон байх үү баг. Энэ мэдгүй. Тий. Тэгэхээр Улаанбаатарын 1 литр усыг 2 төгрөгөөр авдаг шүү дээ одоо хутгаас. Тэгэхээр оюутлага тэр өөрсдийнх нь тэр нөөцгээд байгаа усыг та нар өөрсдөө үнэгүй ашиглах юм уу мөнгөөр худалдаж авдаг юм. За усны төлбөр гэдээ ярихаар хоёр зүйл яригддаг. За нэгдүгээрт ус хэрэглэгч, ус ашиглагч гэд хоёр ангилдаг гэсэн. Тийм биш бид нар хэрэглэх шүү дээ. Тий. Тэгэхээр хот суран газрын хүн ам бол усыг бол хэрэглэгч болчдөг. Тэгэхээр энэ хоёр төгрөг гэдэг энэ үнэлгээ маань яг үнэндээ нөгөө усных нь үн биш юм байна. Энэ нөгөө тухайн усыг ирж хайгаад олсны дараа шугам сүлжээ тавиад хэрэглэгчд хүргэж байгаа шүү дээ. Халааж байгаа тий, цэвэршүүлж байгаа ч юм уу тий. Энэ шугам сүлжээгээр дамжаад хэрэглэгчд очиж байгаа энэ зардал тэрийг бол 2 төгрөгөөр хүнлээд хүн худалдаж авч байгаа гэсэн. Харин ус ашиглагчийн хувьд буюу одоо оюутлогын компани бол өөрсдийн хөрөнгөөр усаа ирж хайж олоод тэндээ шугам сүлжээгээ бас өөрсдийнхөө хөрөнгөөр тавиад тэгээ өөрсдөө ингээд ашиглаж байгаа тий. Энэ дээр нэмээд байгалийн баялагийг ашигласны төлбөр нөгөө усны төлбөрийг бол төлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ одоо 1 м куб усанд бол үйлдвэрлэлийн зэрэгээр ашиглахад 1678 төгрөгөөр бол төлдөг гэсэн. Тэгэхээр одоо жил бүрийн оюутлогын компани ус ашиглалтын тайлан гэж гардаг л та. Оюутлогын цэг хэмээн дээр бол байж байгаа. За энд бол 2011 оноос хойш 13 оноос хойш бол оюутлогын компани нийт улсын төсөвт 193 тэрбум төгрөг зөвхөн ус ашигласны төлбөрт бол төлсөн байна. Тэгэхээр сард дунджаар ирнэ оюутлогын компани ус ашигласны төлбөрт 1.5-аас 2 тэрбум орчим төгрөгийг бол төлдөг. 1.5-аас 2 гэсэн би ч тоодох их дуртай. Одоо ингээд 750 хүний цалингүй гэдэг юм байна. Сар бол. Үгүй ингэж бодох надад гоё юм зүгээр. Ямар нэг мөнгө бодохоор нэг хүний цалин байлын тухайгаад. Тэгээд за юу асуучлаа. Нэг гоё юм асуучаад сая ингээд нэг мөнгө бодохоор ингээд юм мартчих тийм үү? Тий ингэж асуучихсан. За бид нар ингээд усаа хэрэгжилчээд тэгээд ингээд эн чинь явсараад нэг цэвэрших байгууламж дээр очиад тэгээд туулгал руу цуцгачаад байгаа шүү дээ манай Улаанбаатарынхан. Таад ингээд ашиглалаа шүү дээ. Одоо тэр бодвол нөгөө зэсмэсээ угаахт л яадаг л зэсээ угаахт гэдэг юу дээ. Одоо тэр ямар нэг юм хийж байгаа шүү дээ. Тэр уурхай би мэдгүй л л дээ. Очиж байгаа тэр нүдээр үзнэ. За тэгээд тэр ингээд ашигласан усаа тэгээд бас нэг юм руу цуцгах уу яах вэ? Яг яа тийм. За бид нар гүний хоолой усыг бол нийт 28 одоо худгийн байгууламжаар аваад тэгээд 40-70 км шугам сүлжээгээр дамжуулаад оюутлогын одоо ус хадгалах 2 200 мянган метр куб
амжтай ус хадгалах цөөрөмд эхлээд авчирдаг. Тэгээ тэндээсээ одоо гол хэрэглэгч бол манай үйлдвэрийн зэсийн баяжуулах үйлдвэр байгаа. Тэгээ зэсийг баяжуулахдаа хөвүүлэн баяжуулах аргаар бол хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр энд ашигласан усаа бид нар хаягд хадгалах байгууламж гэдэг хоёр том сан байгаа. Тэгээ тэр сан руугаа бол аваачаад буцаагаад эргүүлээд бид нар баяжуулах үйлдвэртээ ашигладаг гэсэн үг. Тэгэхээр дахин эргүүлж ашигладаг гэсэн үг тий. За хоёулаа ер нь цагч ер нь дөгч байна л да. За нэх гоё тий үлэг гүрэл ярьж байгаад бүр сайхан нөгөө юу болчлаа тий бүр ингээд нөгөө бүтээн байгуулалтын тухай болчлаа. Би ер нь оюутлаад болохоор бүтээн байгуулалт ингээд хүмүүс шүүмжлэлтэй ханддаг хүн байна, шүүмжлэлтэй ханддаггүй хүмч байна. Би болохоор шүүмжлэлтэй ханддаггүй үнэ. Яг л би тий ямар нэгэн тийм үйлдвэрлэл тий ер нь хөдөлмөр нөгөө улс орныг авч явна гэж боддог болохоор оюутлахыг бол би сайнаар боддог хүн байгаа ер нь бол тэгээд сая их гоё юм нэр бид нар очиж үзт юм аа тэгээч тий аваад мөндрийнх чинь нөгөө юу яадаг байхгүй дельта айл гэдэг тийм нэг гадаадын болон дотоодын дельта айл гэж хэдэг тэгээд бид нар ер нь хамбог цумд яг очихыг хүсэж байгаа яг бид яах гэдэг нь тэгэхээр хамбог цум эн чинь урд нь хэдхэн зуун хүнтэй байхад би нэг яг очиж ирсэн. Би яаж очсон гэхээр би Монс компанид ажилладаг байсан байхгүй. Тэгээд би нөгөө юу лээ? Эмийн сан хариуцсан маркетинг менежер. Тэгэхээр эмийн сан энэ тэнд байгуулах хэрэгтэй шүү дээ. За хамбогд удахгүй ер нь хөгжих бах та гэж одоо тентийг ингээ байршлах хайгаад. Тэгээ байршлах хайгаад байх байхгүй үгээс жижиг юм дээ. Угаасаа аль нь ч баг хот идэв байгаа юм чинь. Тосгоны идэв байгаа юм чинь. Тэгсэн чинь саяхан би нэг зүгээр зурагтаар үзэж илэн хот шиг юм болсон байгаа байхгүй. Энд ер нь оюутлахын нөлөө байгаа хэ тий. Та бүхэн ер нь энэ хамбогд цумдд болон эсвэл энэ эргэн тойрны марштад ч юм уу хэрхэн яг ингээд хувь нэмэр болж байна. За хамбогдыг хөгжүүлэх сан гэд байгуулсан. Тэгээ хамбогдын одоо дид бүтц хүн амын нэгчлэгийг нэмэгдүүлэх за эдгээр зүйл дээр хот болгон хөгжүүлэх юм зүйлийг бол оюутлах компани бол дэмжиж ажиллаж байгаа. За хамбогдын малчтад бол бид нэр малчтайгаа хамтраад одоо энэ гүний ус гэдээ яриад байгаа тий малчтны өөрийнх нь хутгийн усны түвшин үнэхээр энэ гүний хоолойн газар доорх уснаас авч байгаа уснаас болоод ингээд багасаад байна уу юу гэдэг дээр бол хамтраад хяналтыг бол хийдэг 2011 оноос хойш бол хийж байгаа. За мөн 11 оноос хойш энэ хяналт шинжилгээний хөтөлбөр дээр одоо манай оюутлын компани байгуулагчны энэ мэргэжилтгүүд маань ингээд малчтай хамтраад ингээд явж байхдаа энэ малчтны одоогийн энэ малчтын гар хутгуудын давуу болон сул талуудыг бол ажигласан байна л да. Тэгээ эдгээрийн үндсэн дээр ер нь энэ хутгийг гар хутгийг ер нь яаж сайжруулж болох вэ гэдэг тал дээр ажиллаад тэгээд энэ шинэ технологийн худаг гэж нэрлэдэг байгаа энэ хутгуудыг бол бид нэр малчтай бол хийж өгч байгаа гэсэн үг. Туршилтын журмаар 4 хутгийг бол хийж өгсөн. Одоо 2024-аас 25 онд бол нэг 20 хутгийг бол бид нар хийгээд явж байна. Энэ худаг маань яг ямар худаг юм бэ гэхлээр одоо малчтын худгууд маань гар худгууд маань ихэвчлэн нөгөө хуурай сайран дээр байрладаг. Тэгээ хуурай сайр маань жаахан намд ор газар тэг гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө говьд ингээд нэг удаа бороо баг ордог. Гэхдээ нэг удаа орохоор айгүй их хэмжээний ийм үер шиг юм талбайн угаагдал гэж нэрлэдэг юм үер ингээ явдаг л шингэхгүй тий шууд дээгүүр нь ингээд үер болоод явцдаг. Тэгэхээр нөгөө сайран дээр байсан худгууд маань ингээд үерт автаад ашиглахад боломжгүй болчдөг ч юм уу тий. Ийм нэг эрсдэл байдаг. За мөн худгаа тойроод энэ гар худгаа тойроод нөгөө мал ирж ус уухтаа тэнд нь отоо шийгээл тий. Устаагаа нэг тэр нь нөгөө сайрныхаа одоо илс сайраг байгаа шүү дээ. Тэрийгээр шууд доошоогоо нэвчээл буцаад нөгөө худгийн усаа бохирдуулах юм эрсдлүүд байгаад байдаг. Тийм ээ. Тий. Тэгэхээр ямар шийдэл гаргасан бэ гэхээр энэ сайран дээр сайрын одоо доор нь нэг тийм 2-3 ийм одоо далд худаг л гэсэн үг юм уу да. Одоо нэг зураг нөгөө лайв дээр зураг өгсөн байгаа мөн үү тий. Энэ сайран дээр бол ийм далд ийм 3 худгийг байршуулад тэгээд сайрныхаа захт буюу гадна талд ийм арай үерийн ус орхооргүй тийм газар нь хутгийн барилга байгууламжийг бас нэмж барьж өгөөд тэгээ хүндийн хүчний нөлөөгөөр нөгөө ус нь бол хамгийн энэ сайрын гадна талд байгаа худаг руу
бүх ус нь ингээд хуримтлагдгаар ийм худгийг бол зохион бүтээгээд одоо технологийн худаг гэж нэрлээд энийгээд жаахан орчин үеийн технологиг ашиглаад одоо нарны толис өрдүүлэх ч юм уу те. Тэгээд автоматар одоо нөгөө мал ирэх үед автоматар ус нь гаргах ч юм уу, камержуулаад автоматар гардаг. Тэгээд цагийн тохиргоо хийж өгөө те. Өдрийн одоо хэдэн цагт усыг өөрөө ингээ автоматар соруулдаг ч юм уу. Тийм технологиудыг ашиглаж байгаа гэсэн үг. Тийм байх гоё тий. Тэгэхээр яг ингэж бодож байгаа байхгүй. Жишээ нь ус байхгүй бол хамбог цумтынд бол амьдрал байхгүй. Бүр тэр байтугай ус байхгүйс мэл оюутлогоо гэдэг уурхаач байхгүй юм шүү тий. Ер нь ус өөрөө ер нь ингээд бүх юм нуруундаа үүрч яваад юм шүү. Яг тэгж хэлж болно. Тэгэхээр яг үнэхээр одоо оюутлогоо компани говийн бүс яг тэр нутаг дэвсгэртэй энэ гүний олон газарт орох усны орд гэж энэ их усыг бол ирж хайж олж чадаагүй бол өнөөдрийн оюутлогын бүтээн байгуулалтын хамбогдын бүтээн байгуулалт байхгүй байх байлаа. Тэгээд бид нар их хацтай хүмүүс гэж боддог. Тэгэхээр тэнд нэг говьд нэг тийм том усны ордыг олоод тэгээ энэ ус байж ээж бид нар одоо өнөөдөр оюутлогын компани зэсээ үйлдвэрлээд ингээд баяжуулаад гаргаж байна те. Тийм байна. За ер нь нэвтрүүлэгч баг өндөрлөө. Би нэг зүйлийг ойлголоо. Яг тэнд оюутлага ашиглаад байгаа гүний ус бол ер нь хүний уудаг ус биш юм биш үү те. Тийм. Ер нь л үйлдвэрлэлийн зорилттой л ус гэсэн үг. Гэхдээ оюутлага бол тэр гүний усаа гаргаж ирээд цэвэршүүлээд тэгээд бас савлах үйлдвэртэй тэгээд бас ундандаа бас хэрэгэлдэг гэсэн. Тийм цэвэршүүлж болно. Тийм цэвэршүүлээд. Тийм байна. За ингээд манай өнөөдрийн онцлог сэдв нэвтрүүлэг маань одоо яг тэр говь нутгийн үүсэл хөгжил гэж хэлээд байгаа. Говь нутгийн үүсэл хөгжлийг ярьлаа. Ингээд манай студид оюутлогын компани байгаль орчны хэлтсийн ахлах гэдрэгөөлөгч Батэмбэрл оролцлоо. Танд үнэхээр баярлалаа. Манай нэвтрүүлгийг та NTV телевиз мөн Од Мөндөр радио 83.3 болон 107 хос төлөвлөгөөнөөр хүлээн авч үзэж сонслоо. За баярлалаа танд. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандивснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.